Одоо манай иргэд ямар сонголт хийснийхээ одоо горыг одоо үзэн дээ. Тийм учраас манай нэг нэттэй яруу найрагчийн нэг эсийн шүлгийг би сонгогчдод иргэддээ хандаад хэлчихье. За энэ бол ард түмэн гэдэг шүлэг байгаа. Зохиогч нь бол Арлан Эрдэнэчэр, манай нэртэй яруу найрагч. Хүлцэнгүй номын ард түмэн, хүлэг морноос буусан явган ард түмэн, хүслийн цулбуур нь сул ташууран хайсан ард түмэн, хүдэн мананд төөрөөд зүг чиггүй болсон ард түмэн, нутаг дээрэн хөл ятранг нүд зүдрэн ард түмэн, нуруугаан ахуулсан усны тэмээ шиг болсон ард түмэн, нуур гэж хий зэрэглээ харсан ард түмэн, номын хөвчөөн буулгаж сумаан гээсэн ард түмэн, хашгирсан ч дуун хүрэхгүй ард түмэн, хашгирыг гэсэн ч хоолой нь гарахгүй ард түмэн, ханцуй дотроо гарн чичирсэн ард түмэн, хангинсан энэ чимээн дунд зүг чиггүй болсон чихэн дүжирсэн ард түмэн, сэрхэхгүй унтаа ард түмэн, сэрсэн ч нойрон сэрхэхгүй ард түмэн, сэтгэл нь хүндүүрээс цаашгүй зориггүй ард түмэн, сэнгэнсэн хаяаны жавардаг бээрсэн ард түмэн, сэтгэлийнхэн жалгамд ганцаараа хэвтээд сэргэжгүй унтахчгүй ард түмэн, сэрүүн зүүд ховс нойрынхон бүдчэн дунд сэлгэрсэн нүдэн бүйтэн сүйтэн ард түмэн, согж оплонгон асаахын бол бадрангой ард түмэн, солмон тодрох үүрийн тэнгэр шиг цэлмэг ард түмэн, цэцэн бэлэг саруул ухааны уужим талбарт ард түмэн, цэнхэр альгийн хувь тавилан авчил үлдэх ард түмэн гэж. Ийм л ард түмэн юмлаа уг нь тэгээд таанч унтаа байна, сэрхэхгүй байна, тийм ээ, өөрчлөгдөхгүй байна, сэхэхгүй байна. Энэ сонгуулиар ер нь нэг сэхэх болоо, өөрчлөгдөх болоо, тийм ээ, шинэ дэвшил, шинэ өөрчлөлт, шинэ ардчлалын төлөө анаа ард түмэн сонгогчд нэг, тийм ээ, сэрээд цочроод ингээд өөр болох уу гэсэн чинь болсонгүй. Энэ нь л би санаас авч явдаг юм дээ. Тийм байна. Тэгээд тэр сонгуулийн үр дүн тодорхой, тийм ээ. Тэгээд одоо яана уу яана гэдэг нь нэг нь ард түмэн сонгогдсон ч одоо яг тэгээд сонгогчоод өөрсдөө сонгогчоод тэгээд сонгогдсон хойноо тэрнч болохгүй байна. Тэрийг тэгсэнгүй, тийм ээ. Тэр намч тэгсэнгүй, тийм ээ. Тэр их бочод ингэсэнгүй ингээд тийм ээ, гомдлол уулгалаад л уйлан дуулаад л манай харж юм шиг шүү. Гэхдээ яах гэж сонгосон өөрсдөө сонгочоод хэрвээ тийм л одоо өөрчлөлт хүсээд л тийм л юм өөрснөөх нь эршхийн төлөө ийм хиймээр байна гэж хүсэж байгаа юм бол өөрснөө яагаад тэр тийм юм хийж чадахгүй байгаа 8 жил ингээд тийм ээ өөрчлөгдөхгүй байгаа ард түмнийг татварын дарамтаар тийм ээ өрийн дарамтаар тийм ээ юмны үнийн өсөлтийн дарамтаар ингэж боомлж байгаа нэг өөрсөө сонгочлоо шүү дээ. Өөрснийх нь сая нэг реклам гарсан байж тийм ээ сэрэлтгэн оны мааран бай нэг та нарын заяач нь энтэй гэдэг нэг дүрсээ гарсан байна шүү дээ. Одоо тэгээ заяач нь тэр тийм уучлаарай тийм үү.